За таныг шилхүү болох боломжтой хагалгааны төрөл нь одоо залуучуудын хамгийн их сонирхоод байгаа хараа тэглэг хагалгаар хараадсах лазер мэдцэл. Лазер мэдцэл яаж хийгдэх вэ гэхээр бид нар нүдний хамгийн гадна талын эвэрлэг бүрхүүл гэж байна. За эвэрлэг бүрхүүл нүдний яг цонхон хэсэг гэсэн үг. За мэдээж тунгалаг ямар нэгэн эмгэг өөрчлөлт байхгүй хэвэн байх шаардлагатай. За мэдээж зузаан байх шаардлагатай гэсэн. Эвэрлэг бүрхүүл дээр чинь нөгөө шилний өөрчлөлтийн хэмжээг лазерын туяаны тусламжтайгаар хэлбэрийг нь өөрчилж засах маягтайгаар таны шилийг байхгүй болгож байгаа гэсэн. За тэгэхээр шилний өөрчлөлтийг чи эвэрлэг дээр засцсан учраас гаднаас мэдээж аливаа дүрсний тусгал орохдоо шилний тусламжгүй үдгээр яг арын хэсэгтээ очиж фокуслж тусаад та юмыг илүү тод харж өгнө гэсэн. За тэгэхээр таны шилний хэмжээ хэд байх нь бол чухал. Гэхдээ хэд байхаас гадна эвэрлэг бүрхүүл буюу хараад тэглэх хагалгаа хийх гээд байгаа гол хэсэг маань өөрөө бүтцийн хувьд эрүүл байна уу? Ямар нэгэн алдагдал байна уу? Эрсдэл байна уу гэдгийг заавал үзүүл шинжилүүлэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр шилнийхээ өөрчлөлтийг хэлчихэл хагалгаа болох уу үгүй юу гэж асуудаг бол аюул өрөөсгөл таны шилний хэмжээ энэ бүрхүүлийн хамгийн наад зах нь зузаан чинь хэд байгааг мэдэх боломжийг өгөхгүй. Заавал шинжилгээ өчөж хэмжүүлэн мэднэ гэсэн. За нүдний чинь ерөнхийдөө бүтэн онцлог нь ямар байна? Шилний хэмжээ хэд байна гэдгээс хамаарат нөгөө олон төрлийн хаалгаануудаас аль нь илүү тань тохиромжтой вэ гэдгийг үндэслэн гэсэн үг.